Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхэлж байгаа учраас иргэд нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл дутмаг байгаа нь анзаарэгдэж байлаа. Иргэд 6 жилийн бүрэн эрхээ хугацаатай ерөнхийлөгчийн сонгуульд ямар сонголт хийхээр төлөвлөж байна вэ? За одоо энэ говьноос бол дэмжиж байгаа нь бол байхгүй. Ер нь бол тэгээд ерөнхийлөгч одоохондоо энэ шинэ хуулиараа эрх үүрэг нь нэлээд багассан. Тэгээд тэр шүүгчдийг их томилдог юм байна шүү дээ. Тэр мөр ажлаа их сайн хийвэл их сайн байна гэж бодож байна. Ер нь хөрөл зөвхөн одоо яг амлалт их байгаа цаадагдаж байна. Амлалт их байгаа учраас тэр амлалтаа одоо ерөнхийлөгчд сонгох юм бол одоо бийдэж чадгалаа гэж бодож байна. Яг тэргээ чихэр тодорхой бол миний бодсон хүмүүс гараагүй. Тий. Би шал өөр хүн бодож ирсэн. Тэр хүн маань ямар ч байсан сонгож гарч ирээгүй. Гэтэр одоо тэгээд тухайн үед шийдэж байгаа тань нэг нөгөндөө ямар ч байсан тий. Ажил хийгээл Монгол улсынхаа энэ газар шороо тий баялагийг хамгаалж чадах ийм л хүн хэрэгтэй. Ард түмнийхээ амьдралыг бас бодчих тий нөгөөдийн дээгүүрээ идэж уудаг ямаа багасгачих. Тийм л хүн хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ би бол энэ хотыг дэмжиж байгаа. Ер нь боломжийн хүн гэж боддог тий. Батлага ерөнхийлөгчөөл сонгоё гэж бодож байгаа да. Нэр дэвшээгөө батлага. Тийм үү? Ардсан намаас Эрдэнэ, Монгол Ардын намаас Хүрэлсөх байгаа. Тийм их бат бас. За тэгвэл Хүрэлсөхийг л дэмждэг. Сайн юуцсан тэр нөгөө мөрийн хөтөлбөрийн тэр нь гарагтай. Тэрийг үзье. Ер нь энэ Хүрэлсөхийг л дэмжинэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл зэрэг энэ хүн бол урдлаасаа эхлээд л энэ дорнговын нефтний үйлдвэрийг шавын тавиад босгож байна. Энэ муухай усны чинь өнөөх станцыг ариутгаж үнэрийг бас их дарж өглөө шүү дээ. Тэ яг тэ Эрдэнэ дарга бол одоо хийдэг юм хийсэн. Тэгээд одоо яг тэ болно доо. Улс хүн амтан мэдэн дээ. Тэр залууг нь бол танихгүй юм байна. Манай иргэдийн хувьд нэргсэн хонь нь хашгирав гихчээр сонгуульд хайхрамжгүй ханддаг хэрнээ дараа нь гомдлох тал байдаг. Харин ийм байдалд хүрэхгүй тулд нэр дэвшигчид тэдний амлаж байгаа мөрийн хөтөлбөртэй сайдар танилцаж судлах хэрэгтэйг улс төр судлаачид зөвлөж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орсон 19 онд. Тэгээ өнгөрсөн оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу бол ерөнхийлөгчийн хэсэгт 30 гаруй нэмэлт өөрчлөлт орсны нэг нь бол ерөнхийлөгчийн хэсэгт ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгоно гэсэн ийм заалт нэмсэн байна. Тэгэхээр ийм заалтын дагуу одоо бид нэр анх удаа 6 жилийн хугацаатай шинэ ерөнхийлөгчийг сонгох байгаа ийм үйл явдал өнөөдөр эхэлж байна. Хэрв Монгол Ардын намаас ерөнхийлөгч сонгогдвол нэг намын ноёрхол хэд их болно гэдэгт шүүмжлэлд хандах хэрэгэд цөөнгүй байгаа. Харин улс төр судлаач бодлого зөв байвал ашигтай тал бий болохыг хэлж байна. Иймд иргэд та бүхэн аливааг олон талаас нь харж зөв сонголт хийхин тулд одооноос хариуцлагатай хандах нь чухал байна.